Дараагийн мэдээг танилцуулъя. Дэлхийд даяар алдаршиж байгаа Minecraft нэртэй видео тоглоомын кино гарсан байна. За энэ бүх кинотой холбогдуулан олон нийтийн дунд юр бусын одоо энэ киног үзсний дараа сэтгэлдээ илэрхийлэх үйл явц өрнөж байна. За үүнтэй холбогдуулан Их Британий кино одоо нийгэмлэгээс тухайн одоо үзэгчдийг нийгмийн одоо ёс бус ийм үйлдэл гаргаж байгааг бол хориглох ийм шийдвэрийг гаргасан байна. За Minecraft киног бол үзэх үеэрээ хүмүүс юр бусын үйлдэл гаргаж байна. За зарим дөрүүдийг гарч ирэхэд нь бол үзэж байсан хүмүүс бол шуугаан дэгдэж байгаа. За тийм учраас бол Их Британд зарим кино театрууд чанга хашгирах, алга таших зэргийг бол хориглохыг анхааруулж байгаа юм байна. За киноны зарим одоо акшн мөч гарах үед бол үзэгчдийн сэтгэл бол ихээхэн хөдөлж байгаа. За тэр дундаа TikTok-ийн тренд болсон дахиад унсан хүн гарч ирэхэд бол үзэгчдийн зарим нь хашгирч попкорн шидэж байсан гэсэн ийм одоо мэдээллийг Их Британд гарсан байна. За үүнтэй холбогдуулан зарим кино театруудын зүгээс арга хэмжээ авч байна. За тухайлх юм бол 16 кино театртай Reels Cinemas нэртэй сүлжээ бол Minecraft кинотой холбоотой TikTok ийм viral тренд бол бий болсныг бид нэр ойлгож байна. Гэхдээ үзэгчдийн одоо тав тухайг хангах үүднээс үзүүрийг ямар нэгэн байдлаар тасалдуулахгүй байхыг хүсье гэсэн ийм мэдээллийг бол нийтэлж тавьсан байна. Киноны үеэр одоо саад учруулж хашгирч алга тассан хүмүүс бол кино театрыг орхихыг шаардж байгаа юм байна. За шаардлагатай тохиолдолд бол цагдаа дуудана гэдгийг бол тухайн кино компаниас анхааруулсан байна. За мөн Их Британий Oxfordshire болон Glasgow дах Cinema World нэртэй одоо киноны сүлжээний салбарууд бол хүмүүс бие авчих байдалтай бол анхаарах, за зохисгүй байдлаар бие авч явсан тохиолдол бол кино театраас хөөж гаргах ийм анхааруулгыг өгч байгаа юм байна. За сүүлийн үед бол үзэгчид энэ кинонд сэтгэл хөдлөл бүхий ийм реакшныг үзүүлсэн видео бичлэгийг олон нийтийн сүлжээнд түгээж байгаа. За зарим одоо кино үзэж байгаа хүмүүс бол тухайн хариу үйлдэлээ харуулсан, реакшн харуулсан видео бичлэгүүдийг тарааж байгаа. За тухайн бичлэг нь бол бүр цагдаа нарт очисон ийм мэдээлэл бол өгч байна. За цагдаа нар зарим нь бол энэ хүмүүсийн реакшнтай холбоотой кино театртаар хөрч ирж хүмүүсийг гаргах ийм үйлдэлийг хийж байгаа юм байна. За Minecraft киноны хувьд 2-7 хоногийн өмнө кино театруудад нээлттэй хийсэн. За одоогийн байдлаар бол 2015 оны Холливуудын хамгийн өндөр ашиг орлого болсон киног болж байгаа юм байна. За тэгэхээр ердөө 2-7 хоногийн хугацаанд ийхүү амжилтыг тогтоож байгаа юм байна. Нэмд гарагт тус киног бүтээсэн студи болох Warner Bros-ийн тодорхойлсноор энэхүү одоо видео тоглоомын адапташн кино нь бол 2 дахь амралтын өдрөөрөө 80.6 сая $80 тасалбарыг борлуулж чадсан байна. За дэлхийд даяарх борлуулалт нь богино хугацаанд 550 сая $80 бол давж байгаа юм байна. За энэ кино бол анхны өртгөх нь 300 сая $80 бүтээгдсэн юм байна. За сүүлийн үед бол энэ кино маш ихээр одоо үзэгчдийн сонирхлыг татаж байгаа. За киноныг найруулсан хүн нь бол Gerard Hess нэртэй хүн найруулсан. За гол дүрд нь Jack Black, Jason Momoa нар бол гол дүрд нь тоглосон юм байна. За хэдийгээр энэ кино бол олон нийтээс бол ихээхэн ийм одоо эерэг үнэлтийг авч байгаа ч гэсэн шүүмжлэгчид бол тааруу үнэлгээ өгсөн байна. За тухайлах юм бол Rotten Tomatoes энэ киног бол 46%-аар fresh гэсэн ийм одоо үнэлгээ өгсөн бол Cinema Score гэдэг одоо ийм үнэлгээний байгууллага бол B нэмэх гэсэн ийм үнэлгээг өгч байгаа юм байна. За энэ кинотой холбоотой одоо дэлхийн нийтийг шуугуулсан үйл явдлууд үнсээр байна.